Энд байгаа ногоон гурвалжны талбайг олъё. Бичлэгийг төр зогсоож байгаад энэ гурвалжны талбайг өөртөө олох гээд оролдоод үзээрэй. Ер нь гурвалжны талбайг олохдоо бидний мэдхээр гурвалжны суурь болон өндрийг мэдэж байвал талбайг олж болдог. Талбай нь тэдгээрийн үржүүрийн хагас байдаг. За жишээ нь бидэнд ийм гурвалжин байгаа гэж бодъё. Нэг иймэрхүү гурвалжин. Хэрвээ энэ нь суурь үнийг Б-ийг энэ тал нь Б урттай. Би энэ Б-г тодруулъя. Бас энэ өндрийг шараар тодруулъя. Энэ бол өндөр. Энэ гурвалжны өндөр. Тэгвэл суурийг өндрөөр үржүүлээд мөн 2-1-ээр үржүүлвэл талбай алдна. Хэрвээ гурвалжин маань нэг иймэрхүү бол. Нэг иймэрхүү мохоо өнцөгт гурвалжин зуръя. Ийм гурвалжны талбайг олоход ч мөн адил. Энд энэ нь суурь, энэ нь Б. Одоо өндөр нь та нар мэдэж байгаах. Хэрвээ эндээс зоос унгавал энэ гурвалжны гадна талбай. Энэ нь нөгөөгөөс өөр харагдаж байгаах. Гэхдээ энэ бол өндөр юм. Энэ нь өндөр байна. Энэ тохиолдолд бас өмнөхтэй адилаар болно. 2-1-ийг үржигэн суурь, үржигэн өндөр. Энэ нь гурвалжны талбай болно. Тэгэхээр үүнийг яаж хэрэглэх вэ? За, энэ дөрвөлжин шугам дээр гурвалжин байна. Энэ гурвалжны хувьд бүхлээр нь өндөр суурийг нь олоход хэцүү. Гэвч үүнийг бодох хит хит аргыг үзье. Тэгэхээр энэ гурвалжнаа бид өндөр болон суурийг нь олох боломжтой 2 юм уу хит хитэн гурвалжинд хувааж болно. Жишээ нь одоо би үүнийг хуваая. За, энэ бас энэ цэгийг сонголоо. Учир нь энэ гурвалжныг өндөр болон суурийг нь олж болохоор 2 гурвалжинд хувааж байна. Юу гэх гээд байна вэ гэхээр энэ миний хөхөөр будсан гурвалжин байна. Хэрвээ үүнийг эргүүлж болно гэж үзээд 90 градусаар эргүүлвэл энэ харагдаж байгаа шар шугам нь энэ гурвалжны суурь болно. Энэ суурь нь 3 байгааг харж байна. Суурь нь 3-таа тэнцүүгээ биччихье. За, өндөр нь аль вэ? Тэгэхээр өндөр нь энэ байна. Өндөр нь энэ зай болно. Энэ нь 4. Тэгэхээр өндөр нь 4-тэй тэнцүү. Ингээд энэ гурвалжны талбайг олохдоо 2-1-ийг үржих нь 3, үржих нь 4. Тэгэхээр 6 ахна. Энэ хэсгийн талбай нь 6 ахнэ. Одоо бүгдээрээ үүнтэй ижил харахаар нөгөө хэсгийнхаа талбайг олъё. Дахиад л энэ шар хэрчим. Энэ шар болон цэнхэр хэрчим нь суурь байх болно. Энэ суурь нь 3-таа тэнцүү. Тэгэхээр энэ суурийг 3-гээ биччихье. Дахиад энийг эргүүлээд харуул суурь энэ талд нь гараад ирлээ. Тэгэхээр энэ суурь нь 3, харин өндөр нь энэ болно. Энэ гурвалжны өндөр нь 2 байна. Хэрэв үүнийг эргүүлээд энийг суурь гэвэл өндөр нь энэ байна. Өндөр нь 2 байна. Тэгэхээр энэ хэсгийн талбай хэд болов? Энэ хэсгийн талбай нь 2-1-ийг үржих нь суурь буюу 3, үржих нь өндөр буюу 2. 2-1-ийг үржих нь 2, тэнцүү 1, үржих нь 3, ингээд 3 гарлаа. Тэгэхээр бүтэн дүрсийн талбай нь энэ талбай 3, нэмэх нь энэ талбай 6, 9 талбайтай болох нэ. Талбай нь 9 байна. Ингээд үүнийг бодох нэг арга нь өгсөн гурвалжнаа тус бүрийнх нь суурь болон өндрийг олж болохоор гурвалжнуудад хуваах байлаа. Одоо өөр нэг арга байна. Энэ нь жоохон хэцүү санагдаж магадгүй. Нэг үгээр бол хүрээнээс хальж сэтгэе гэж ярьдаг. Тэгэхээр гурвалжнаас гадуур сэтгэж үүнийг олъё. Үүнийг тооцоолж олж болох өөр нэг арга бол энд бичсэн бүх бодолтой арилгаад өөр арга хэрэглэж үзье. За, тэр арга нь бол энэ гурвалжнаа тэгш өнцөгтөд багтсан байна гэж төсөөлөх юм. Тэгэхээр тэгш өнцөгт зураатах юм. Тэгш өнцөгтөө өргөн хүрээтэй зуръя. Яах гээд байгааг ойлгосон байгаах гэж бодож байна. Энд зурсан том тэгш өнцөгт маань бидний талбайг нь олох гээд байгаа гурвалжин болон
3 өөр тэгш өнцөгт гурвалжнуудаас бүрдэж байгааг харж байгаа хаа. Энэ тэгш өнцөгт гурвалжныг шараар бодъё. Энэ тэгш өнцөгт гурвалжныг ягаанаар бодъё. Бас энэ тэгш өнцөгт гурвалжин байна. Үүнийг цэнхрээр бодъё. Бид энэ гаднах тэгш өнцөгтийн талбайг олвол илүү амархан олдно. Энэ бүтэн тэгш өнцөгтийн талбай нь 4-ийг үржих нь 6. Энд зурагдсан том тэгш өнцөгтийн талбай нь 4-ийг үржих нь 6 буюу 24 болно. Үүнээс ягаан тэгш өнцөгт гурвалжин ба хөх шар тэгш өнцөгт гурвалжны талбайг асна. Ягаан хөх шар гурвалжнуудын талбайг асвал манай ногоон гурвалжны талбай олно. За бодцгоё. Ягаан гурвалжны талбай хэд вэ? Бид үүнийг олоод асна. Энэ нь 2-ны 1-ийг үржих нь 6, өндөр нь энэ нь 6 урттай тал руу буусан өндрийг харвал энэ нь суур, харин энэ өндөр нь 3. Тэгэхээр 2-ны 1-ийг үржих нь 6, үржих нь 3 нь энэ ягаан гурвалжны талбай байна. За энд хөх гурвалжин байна. Хасах нь 2-ны 1-ийг үржих нь за харъя. Өндөр нь 1. Тэгэхээр энд 1. Энд суур нь 4 гэж харагдаж байна. Тэгэхээр энд үржих нь 4. За тэгвэл дараа нь шар тэгш өнцөгт гурвалжны талбайг хасах хэрэг гарч байна. Тэгвэл энээс хасах нь 2-ны 1, суурийг нь 2 гэж үзвэл 2-ны 1-ийг үржих нь 2, үржих нь энэ өндөр буюу 4. 2-ыг үржих нь 4. Тэгвэл энэ хэд болж байна? За харцгаая. 2-ны 1 үржих нь 6, үржих нь 3 гэдг нь 3-ыг үржих нь 3 болж байна. Тэгээд энэ нь 9. 2-ны 1-ийг үржих нь 1, үржих нь 4 нь 2 болж байна. 2-ны 1-ийг үржих нь 2, үржих нь 4 нь 4 болж байна. Эцэст нь 24-оос хасах нь 9, хасах нь 2, хасах нь 4 гэвэл энийг адилхан өнгөөр бичих. Хасах нь 4 болчлоо. За тэгвэл хэд болж байна? 24-оос хасах нь 9 нь 15 болно. 15-аас 2-ыг хасвал 13 болно. 13-аас хасах нь 4 нь 9-тэй тэнцүү. Энэ нь 9-тэй тэнцүү болж байна. Саяны хийсэн үйлдэл маань энэ ногоон гурвалжны талбайг олох өөр нэг арга байлаа.